Сөүлийн тойргийн прокурорын газраас бүгд найрамд ба Солонгос улсын ерөнхийлөгч асан Пакинхэг эзэмшлийн 6 тэрбум воны үнэ бүхий хөрөнгийг битэмжлэх хүсэлтийг шүүхэд гаргажээ. За төрийн тэргүүнээр ажиллаж байх хугацаанд тагнуулын байгууллагаас их хэмжээний авилга авсан хэргийн хохирлыг барагдуулахад шаардлагадж болзошгүй гэх үндслээр ийм хүсэлт гаргасан байна. Прокурорын хүсэлтэд Сөүлийн өмнөд дүүрэгт байрлах 2018 тэрбум воны үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө болон 3 тэрбум воны бэлэн мөнгөний чекийг битүүмжлэх тухай дурджээ. Хэрв шүүхээс хүсэлт зөвшөөрвөл Пакинхэ банкндаа хадгаламжаас гүйлгээ хийх мөн үйл хөдлөх хөрөнгөө худалдах, шилжүүлэх, түрээслүүлэх эрх нь хязгаарлагдах юм байна. Экс ерөнхийлөгчийг 2013 оны 5 дугаар сараас 2016 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд үндэсний тагнуулын албанаас нийт 3.65 тэрбум вон авилга авсан хэрэгт буруутгаж, шинээр хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм а.